Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мэдээлж байна. Монгол улсын хэлийн тухай 26 дугаар зүйл. Улсын хэлийн зурвас түүнд мөрдөх журам хориглох зүйл 26-гийн 1. Улсын хэлийн дэглэмийг сахиулах, улсын хэл хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хэлийн инженер техникийн байгууламж барих зориулалтаар улсын хэлийн шугамаас нутагш 15 км-с илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хэлийн зурвас гэнэ. 26-гийн 2. Улсын хэлийн зурваст дараах журмыг мөрдөнө. 26-гийн 2-ийн 1. Улсын хэлийн зурвас нэвтрэх иргэн нь Монгол улсын иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилдах баримт бичгтэй байх. 26-гийн 2-ийн 2. Улсын хэлийн зурваст хэл хамгаалтын зориулттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаагаа явуулах, газар ашиглах асуудлыг засгийн газар шийдвэрлэх. 26-гийн 2-ийн 3. Иргэн аж ахуйн нэгж байгуулга нь улсын хэлийн зурваст улсын хэл хамгаалах байгууллагын зөвшөөрөлтөөр нэвтэрч, энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй ажил үйлдвэрлэл явуулах. 26-гийн 2-ийн 4. Улсын хэлийн зурваст мөрдөх журмын биелэлтэнд улсын хэл хамгаалах байгууллага хяналт тавьж шалгалт хийх. 26-гийн 3. Улсын хэлийн зурваст дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно. 26-гийн 3-ийн 1. Улсын хэлийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэх. 26-гийн 3-ийн 2. Улсын хэлийн тэмдэг, холбоос, хэл хамгаалтын зориулалтаа инженер техникийн байгууламжийг эвдэх, эмтээх, хөдөлгөх, шилжүүлэх. 26-гийн 3-ийн 3. Энэ хуульд зөвшөөрснөөс бусад үндэслэлээр газар хаглах, хэлийн усны голдрол, төвшин чиглэлийг өөрчлөх, урсгалыг боох, сувг шуудуу татах, барилга байгууламж барих. 26-гийн 3-ийн 4. Улсын хэл хамгаалах байгууллагын зөвшөөрлгүйгээр хэл хамгаалалтын зориулалттай инженер техникийн байгууламжийн цаана гарах, улсын хэлийн шугам тэмдэг дээр очих. 26-гийн 3-ийн 5. Улсын хэлийн болон хэл орчмын дэглэмийг сахиулахад саад учруулсан үйл ажиллагаа явуулах, улсын хэл хамгаалах байгууллагад урдчлан мэдэгдэхгүйгээр тэсэлгээ хийх. 26-гийн 3-ийн 6. Цацраг идвэгт химийн хорт бодис байрлуулах, тараах. 26-гийн 3-ийн 7. Улсын хэлийн шугамаас 2000 м-ийн дотор агнуурын амтан агнах, барих, амтныг хөөж хэлд давуулах. 26-гийн 3-ийн 8. Хариулгагүй мал байлгах. 26-гийн 3-ийн 9. Улсын хэлийн шугам, хэл хамгаалтын зориулалтаа инженер техникийн байгууламжийн хооронд улсын хэл хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүй айл нутаглах. 26-гийн 3-ийн 10. Хуулиар хориглосон арга, зэвсэг хэрэгслээр агнуурын амтан агнах, барих. 26-гийн 4. Улсын хэлийн зурваст энэ хуулийн 26-гийн 2-ийн 2 заасан үйл ажиллагаа явуулах, аж ахуйн нэгж байгуулга нь тухайн хэлийн хэсэгт хэл хамгаалтын нэгдмэл арга хэмжээ авахд шаардагдах хөрөнгийг хариуцна. За манай ард иргэд энэ хэлийн зурваст мөрдөх журам болон хориглох зүйлийг дийлэн сайн мэддэггүйгээс хэлийн зурваст нэвтрэхдээ биедээ иргэний үнэмлэхээ авч явдаггүй, эсвэл хэл хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авч явдаггүй ийм асуудал гардаг. Мөн хэлийн шугамаас 2000 м буюу 2 км-ийн дотор агнуурын ан амтан агнах, эсвэл хариулгагүй мал бэлчээрлэх зэрэг хориглох зүйлүүдийг зөрчсөн байдаг. Хэлийн зурваст мөрдөх журам болон хориглох зүйлийг зөрчсөн иргэд Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 16-гийн 1 заасны дагуу иргэн бол 101-ч хуулийн этгээд 1000 нэгжтэй тэнцэх торгуулийг ногдуулдаг байх нэ.